За төсвийн өрөөний мэдээлэлээр одоо манай улсын хурлын гишүүд бол нэг 9 тоол баталж байгаа. Дотоодын нэр бүтээгдэхүүний өсөлт, инфляц, тэгээд орлого, төсвийн зарлага, тэгээд тэнцвэржүүлсэн тэнцэл гэдэг. Тэгээд асуухаар манай улс сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яамгүй энэ 9 тоогоо л ярина штэ. Үүнээс илүү хальж бол бараг ярихгүй штэ гэд. Тэгсэн мөртлөө бас яг та бүгдийн нэг үдлийн зайлалтаа тэгээд энэ хэдийгээ батлуулчаад дараа нь намар тэрүүнийхээ хүрээнд төсөө оруулж ирэнгүүтээ үгүй та нар өөрснөө батлаад өгсөн штэ гэд. Бид нар нөгөө дотрыг нь мэдгүй учраас асуухаас аргагүй болчиход байдаг. Яг бол энэ хүрээнд төсөө хийгэрээ гэдэг үүрэг чиглэлийг бид улсын хурал та бүгдэд өгч байгаа. Гэхдээ мэдээж энэ 9 тоо гаргахын тулд эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам бүгдээр хамтраа та бүхэн маань өдөржин шүнжинл ажилласан байж таараа. Тэр үүний ардлын үндслийг угаасаа асуух нь улсын хурлын гишүүдийн үүрэг. За тэгээ би нэг ийм юм асуух гэсэн. Сая улсын хурал 2025 оны төсвийг батлахдаа 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 52 дугаар тогтоолоор засгийн газарт баахан чиглэл өгсөн. За энэ чиглэлүүдийн хэрэгжилт өнөөдөр нэг 50% таа байх ёстой. Тэр маань юу болж байна вэ? Яг бол бид нар үүний хэрэгжилтэнд бараг тулгуурлаж 2026 оныхоо төсвийг ингэж хийгээрээ энэ хүрээнд хийгээрээ гэдэг чиглэлийг тоог өнөөдөр баталж улсын хурал өгөх гээд байдаг. Тэгээ энүүний маань хэрэгжилт юу нь ямар байгаа талаар уг нь бол энэ төсвийн өрөөнийхөө мэдээллийг өргөн барихад ядарч нэг 50%-ийн тайлан өргөн барьсан бол их зүгээр байсан. Тэгээ би энэ хэдийг асуу гэж бодож байгаа. За төсөв санхүү татврын орчныг боловсронгуй болгоно гэсэн. За энэ өнөөдөр улсын хуралд өргөн баригдаагүй хэрэв улсын хурлаар энэ хаврын чуулганаар одоо ганцхан сарын л хугацаа шиг өргөн баригдаад батлагдаад татврын орчныг бий байхад жишээлбэл сайжруулахад төсвийн орлого буурах. За нийгмийн даатгалын реформ энэ төр хийгдэх юм бол бас одоо сангийнх нь орлого буурах ийм болоход та төсвийн хүрээгээ өөрчлөх юм уу? За тэр гэтэл 3 сарын хугацаанд бол өөрчлөхгүйгээр бид нар бас хуулиа баталсан. Тэгээ үүнийг яа гэж бодож байгаа юм бэ? За хоёр дахь нь энэ бас тогтоолоор өгсөн энэ бүртгэлийг сайжруулах одоо ерөнхийдөө бол бизнес аж ахуйн нэгжийн орчны одоо бизнес эрхлэх орчныг сайжруулах гэдэг энэ ажлууд маань хэдэн хувьтай явж байгаа вэ? Ашигт малтмалын нэгдсэн бүртгэлийг сайжруулна гэсэн. За дээрэс нь нэмээд дахиад төрийн өмчт компанитай холбоотой нэлээдгүй үүрэг чиглэлүүд өгсөн. Олон улсад нэр хүндийнхөө хуулийн этгээдийг хамтран тэдгэрийн цэцгэлийг сайжруулна гэсэн, бүтэц оронтойгийн сайн болгон зардлыг бууруулна гэсэн. Тэр ер нь хэдэн хувьтай хийгдсэн байгаа юм бэ? Тэрүүний үр дүн өнөөдөр манай төсвийн хүрээн дээр яаж та бүхэн үр дүнгийн 25 онд юу хийгээд 26 он тэр төсөв дээр төсвийн хүрээн дээр хэрхэн яаж сайжирч орж ирж байгаа зардлаа бууруулж байгаа, орлогоо нэмэгдүүлж байгаа гэж хэдэн хувиар нь яаж тооцсон байгаа юм бэ? Гэт ингээд асуухан бол одоо яг үнийг хэлэхэд нэлээд олон тоонуудыг та бүгдээр асуумаар байна. За дээрэс нь энэ тогтоолтоор бас нэг өгсөн юм нь улсын төсвөөс өгж байгаа энэ олон татаа судыг олгож байгаа бүх төрлийн татаа сурамшууллын эдийн засаг зөвлөж байгаа нөлөөлт судалгаа хийх ёстой гэсэн. За энэ бол одоо нэг 50% хийгдсэн байгаа байхаа гэж би бодож байна. Яг бол энэ тогтоол батлагдсанаас хойш яг хагас жил өнгөрсөн байна. 50% хийгдсэн байгаа хаа. За энүүний үр дүн та бүхэн 26 онд татаас матаасаа ер нь яаж бууруулна гэж төсвөлж энэ төсвийн хүрээн дээр оруулж ирсэн байгаа юм бэ. Ингээ 2010 онтой харьцуулах юм бол би сая ингээд хэдэн жилийн тоог аваад үзэхэд 2020 онд төсвийн нийт зарлага 13.9% их найд байжээ. 2026 онд та бүхэн 33.5 их найд буюу нэг 6 жилийн хугацаанд ингээд нэг юм 20 орчим их найдаар нэмэгдүүлж орж ирж байгаа юм байна. Тэгээ би энэ татаас эдийн засгийн үр өгөөж гэдгийг сая 25 оныхоо төсвийг батлуулж байхдаа та бүхэн энийг ер нь зайлшгүй харж авч үзэхгүй бол татвар гэдгээ арай өөр төсөө гэдгээ арай өөрнүүдээр харахгүй болохгүй нэ гэж хэлсэн. Энэ бүгд маань за эдийн засгийн хөгжлийн яам инкам амгалан дарга 4-р энэ дээрс хариулт өгье. Гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яамын инх амгалан. За энэ тооцооллууд яаж хийж байгаа вэ? Засаг дээр хийгдэж байгаа ажлуудын нөлөөг яаж оруулж байгаа вэ гэдэг нэлээд өргөн хүрээтэй асуулт асуусан. Тэгэхээр би төсвийн хүрээний мэдээллийг хийхдээ яг тооцооллууд хийгддэг дарааллыг нэлээд дэлгэрэнгүй танилцуулъя. Хамгийн эхлээд төсвийн орлогоо тооцохоос эхэлдэг, зарлага биш. Орлогоо тооцохдоо бол эдийн засгийн өсөлт болон инфляц бусад гадаад дотоод орчин нөхцөлийг харгалздаг. Тэгвэл хамгийн эхлээд уул уурхайн салбар, түүнийг дагсан тээвэр үйлчилгээ,
хөдөө аж ахуй түүнийг дагсан боловсруулах салбарууд, тэгээд элчин хүч барилга болон бусад аялал жуулчлал зэрэг үйлчлэгээний салбаруудыг салбар тус бүрээр нь хариуцсан яамтай нь тухайн салбаруудад хувийн болон улсын хөрөнгөөр ямар гол ажлууд хийгдэж байгаа, тэрний нөлөөллүүд хэдэн онд яаж орж ирэх вэ гэдгийг илүү наривчлан яг бодит эдийн засаг талаас нь судалдаг. Ингээд мэдээж бидний тооцсон төлөвлөгөөнөөс ажлууд хоцорч хэрэгжих, төрүүлж хэрэгжих олон шалтгаан, олон юмнууд болдог. Тэгэхээр тэр хэлээр бидний тооцоо хугацааны хувьд наан цаана нөлөө наан цаана орох, заримдаа жил дамнаж орох гэсэн ийм олон үйл явдлууд болдгоо гэдгийг хэлье. Тэгээд төсвийн зарлагын тухайд бол уралдчилан зарлал бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүний нэг 26-27% тэнцүү байгаа. Энэ бол ковидын өмнө бол нэг 22% байсан ийм тоо. Тэгэхээр энийг одоо үе шаттай бууруулад дараа жил 24%, тэгээд 27 онд 23%, цаашаа GDP-гийн 22% буюу ковидын өмнөх тэр тэнцвэрлэлөө авчиа гэж байна. Бид одоо манайхны танилцуулж байгаа ихэнх танилцуулгууд ихэвчлэн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй жисэн харьцаагаар илүү танилцуулаад байдаг. Төсвийн хүрээний мэдээлэл гэдэг нь болохоор доторх задалгааг нь нарийн хийхгүй, гэхдээ яг макро эдийн засгийн тэнцвэрээ ямар харьцаатай байвал илүү зохистой юм бэ гэдгийг илүү онлайн түвшинд тодорхойлдог гэсэн үг. Тэгээд тэр зохистой түвшин лүүгээ одоо хазайцсан байвал яаж үе шаттай шилжих вэ гэдэг энэ хандлагыг л төсвийн хүрээний мэдээлэлээр илүү түлхүү оруулдаг юм. Тэгэхээр яг дотгошоо олсон тэр төрийн бүтээмжийг сайжруулахын тэр гээд олон асуултын нөлөөг бол энэ төсвийн хүрээний мэдээллийн хүрээнд хариулахад төвөгтэй. Энэ бол яг төсөвдөл цаашгаа ямаараа задраад явахдаа илүү хариулагдах боломжтой. Төсвийн хүрээний мэдээлэлээр бол илүү тэнцвэртэй байдал, тогтвортой байдал, цаашдын хандлага, бодлогын чиглэл гэдэг иймэрхүү агуулгуудаар тоонуудаа бид нэр тайлбарладаг байгаа. За нийгмийн хамгаалалт тэтгүүл тэтгэмжтэй асуулт асуусан. Ковидын өмнө яг нийгмийн хамгааллын тэтгүүл тэтгэмж бол дотоодын нийт бүтээгдэхүүний нэг 2.2% тэнцэжсэн байна. Тэгэхээр энэ бол ковидын үед Гүйцэж хариулах уу? За энэ камерын дараагад 1 минут нэмж өгье. Тэгэхээр нийгмийн хамгааллын тэтгүүл тэтгэмжийн зарлал бол ковидын жилүүд нэлээд өссөн. Дотоодын нийт бүтээгдэхүүний ихээ 3% тэнцэх хэмжээнд хүрээд өссөн. Энийг бол нийгмийн хамгааллын яамтай нэлээд ялсан. Тэгээд 26 онд бол энийг 2.5% руу дөхүүлж буулгах. Тэгээд улмаар 28 онд ковидын өмнөх түвшиндээ очиж яг тэр тэнцвэрлэлүүгээ буцаж очих зүйтэй юм а гэдэг ийм бодлогын чиглэл өгөөд тооцоолд оруулсан байгаа. Тэр олон татаастай холбоотой асуудлуудыг ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хэрэгждэг маш олон 10 гаруй төрлийн татаасууд байдаг. Тэр олон татаасууд дээр бол олон улсын байгууллагууд, судалгааны байгууллагууд тодорхой судалгаа хийгээд дүгнсэн судалгаанууд зөндөө байдаг. Ихэнх татаасууд нь анх их улсын хурлаас өгөгдсөн зорилгодоо хүрээгүй, хэрэгжүүлсэн арга хэмжээ нийцгүй байна гэсэн тийм дүгнэлтүүд байдаг. Тэгэхээр Булгамт баян гишүүн дээр байгаа ажлын хэсгийн хувьд тэр судалгаануудыг аваад ашиглах. За даваа сүрэн дарга нэмж хариулт өгье. Тэгээ энэ Булгамт баян гишүүний хүндэт байгаа асуудал бол чухал асуудал. Төсөв дагж гарсан тогтоолын хэрэгжилтээ одоо та нар яаж ийна хагасчлаа болчлоо, төсвөө хэрэгжүүлээд гүйцэтгэл хийгдээд гээд. Тэгээ энэ чиглэл дээр бас анхаарах зайлшгүй шаардлага байна. Сая өмнөх байнгын орны хурал дээр их хурлаас өгөгдсөн чиглэл засгийн газрын одоо хэрэгжилтийг хангаж байгаа байдлыг танилцуулахад байна шүү дээ. Хууль тогтоолын хэрэгжилт их хурлаас өгсөн чиглэлийн биелэлт 66% байгаа байхгүй юу? Тийм учраас их хурл энийг ер нь анхаарч ингэж шаардж байгаас өөр арга байхгүй. Их хурлын тогтоол шийдвэрийг үл тоож ийнэ гэсэн үг шүү дээ засгийн газар. Тэгэд асуугаад байгаа зүйл бол яг энэ төсвийн шинжил ялангуяа бидний тэр 52 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу төсвийн зарлагыг цаашдаа бууруул гэснийг бол бууруулж байгаа юм билээ. Одоогийн 26 оны төсөөлөл бол 25 он төсөөлж ирсэнээс бол буурсан. За даваа сүрэн дараагад минут нэмж өгье. Гүйцэж хариулъя. 25 оны батлагдсан төвшөнд зарцаасан байгаа орлого зарлага хоёрыг бол яг 25 оны төвшөнд нь өсгөөгүй. Булгамт баян гишүүний тэр наривчилж асуугаад байгаад бас та нар хариулах хэрэгтэй. Одоо ингээд татврын реформын ажлын хэсэг гэдээ байж байна.
юу тэтгэврийн реформын ажлын хэсэг гэдээ байж байна. Энэ бүгд чинь бол татварын орлогыг нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг бууруулахаар байгаа шүү дээ. Энийг яаж тооцож байгаа юм бэ гэж асуугаад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр нь бас та бүгд бас жоохон тодорхой хариулах ёстой. Яг гэвэл орлогоо бууруулад явхад ямар эрсдэл төсөвд байгаа юм бэ? Төсөөлөхөд ямар байгаа юм бэ гэдэг зүйлийг чинь та нар төсөөлөл хийж байгаа юм чинь бас тооцсонд байх ёстой л. Тэгэхээр энийг бол наривчсан хариултыг бол энэ төсвийн өрөөний мэдээлэл боловсруулсан байгууллага нь эдийн засгийн хөгжлийн яам нөхөх хэрэгтэй. Ийм хоёр реформ хийнэ. Яах юм бэ гэдэг нь шүү дээ. За инк амглан дөрөвдүгээр энэ дэр. За тодорхой хариулаарай. За татварын реформуудыг бол хийхээр төсвийн өрөөний мэдээлэл орон зайг нь гаргаж тооцсон байгаа. Одоо 25 онд бол дотоодын нийт бүтээгдэхүүний 34-35% тэнцэх хэмжээний төсвийн орлого төвлөрүүлнэ гэж төлөвлөсөн байна. Тэгэхээр цаашдаа яг хуулийн төслүүд эцлэгдээгүй байгаа болохоор нарийн тоо хийж мэдгүй. Гэхдээ төсвийн хүрээний мэдээлэлд бол 26 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 32% тэнцэх хэмжээний орлого төвлөрүүлнэ гэж GDP-гийн 2% тэнцэх хэмжээний орон зайг үүсгэж өгсөн байна. Тэгэхээр энэ дүнтэй тэнцвүүлсэн хэмжээний татварыг бууруулах орон зай тооцогдсон гэсэн. Тэгэхээр 27 оны хувьд бол дотоодын нийт бүтээгдэхүүний 30.4% болгож мөн орон зайг нэмэгдүүлж өгсөн байгаа. Цаашаа татварын реформ 1 жил хэрэгжихгүй үе шаттай цаашаа орон зай хэрэг болно гэж тооцсон учраас. Тэгээд 28 оны хувьд бол 29.6 болгож бууруулсан байна. Энэ мөн 28 он. За болгон туяа гишүүн тодруулж сууя. За бүр миний асуултыг бүр ойлгохгүй сүлдө даваа сүрэн дараа ашгүй тодруулж өглөө. Би одоо тэгээд байгаа шүү дээ. Өргөн бариагүй байгаа нөгөө татварын реформ, нийгмийн даатгалын эрчим реформ, аль аль нь төсвийн орлого дээр үр дагавартай байх байхаа тэр чинь хэрэгжүүл одоо хаврын чуулганаар эсвэл намрын чуулганаар батлагдвал 26 оныхоо төсөв дээр энэ төсвийн өрөөнийхөө хүрээнд авч хэрэгжүүлж чадах юм уу үгүй мүү гэдэг асуултыг асуудаг. Тэгээд сүүлдээ бүр тэтгэвэр хідвэ мэдвэ гэдэг асуултанд хариулаад байгаа юм. Сангийн яамнаас нэг санжаад ирж дараа та нэг хариулаад өгч шүү дээ. Санжаад орж хариулах уу? Тэгмүү хариулах юм уу? Эсвэл гамбат дарга хариулах уу? Нийгэм миний чи айгу хүлээгээд байгаа байхгүй. Яг бол энийг одоо та нар чадахгүй гэвэл 25 онд бид нар энэ угаасаа хэрэгжихгүй юм байна. 26 онд ард түмэн татварын болон нийгмийн даатгалын реформ хүсэн хүлээгээд хэрэггүй юм байна. Энд чинь нэртэй тэргүй дандаа мөнгөтэй уйлдаж байгаа юм чинь гэдгээ эсвэл эртгэл шиг хэл гэж л хэлэх гээд байгаа байхгүй. Чадах юм уу үгүй юм уу? Энэ санжаад орж энэ дээр их тодорхой хариулахгүй бол одоо татварын реформ хийн гээд иргэд бол одоо татварын хөнгөлөлтүүд орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. За мэрэгжлийн хүмүүс хувийн хвшлийнхний энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж шүүмжилж байгаа өнцгүүдийг харахаар татварын реформ нэрийн дор татварын төрлийг нэмэх гээд байна. Буюу одоо булгаа даргын болгоомжилж байгаа төсвийн орлогын тасалдал үүсэх үгүй юу гэдэг асуудал асуугаад байна шүү дээ. Тэгэхээр яг одоо явж байгаа реформ дээр чи орлого тасалдах биш бүр нэмэх тийм бодлого яваад байгаа юм шүү. Энийг бас нэг тодорхой хариулахгүй бол сүүлийн үед бизнес эрхлэгчид энэ чиглэлээр их шүүмжилж яриад байгаа шүү дээ. За энэ дээр нэг сайн тодорхой хариулт өгч. За сангийн яамны төсвийн бодлого төлөлтийн газрын дарга санжаад орж за болгон туяа дарга асуултанд хариулъя. За төсвийн өрөөний мэдээлэл бол одоогийн батлагдсан хууль тогтоомжийн өрөөнд бол боловсруулагдсан байгаа. За төсвийн өрөөний мэдээлэл бол номинал дүнгээс гадна дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хуваар байгаа. Номинал дүн гэдэг бол яхаа аргагүй төрөний хэлсэн одоо тэр нүүрсний үн, зэсийн үн гэх мэт одоо манай гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн тооцоолоор гарч ирж байгаа орлого гэсэн үг. Энэ дээрээс бол одоо орлого бууруулах асуудал бол тооцогдоогүй гэсэн үг. Татварын одоо реформ. За ер нь бол зүгээр одоо намрын төсөв бол хамгийн хүнд зүйл нь юун дээр одоо очиж тулах вэ гэдэг дээр бол яг мэрэгжлийн үнийн хувьд бол бид юу гэж харж байгаа гэхээр энэ жилийн төсөв, эх жилийн төсөв хоёр бол яг ижилхэн болчиход байгаа дүн нийтчлэн. За тэгэхээр бид нар хэрвээ цалин үс нэмэх гэх юм бол тодорхой хэмжээнд бид нар зардал бууруулах хэрэгтэй болно. 1.5 их найд дүрний зардал бууруулна. Тэгжээж бид нар цалин үс нэмэх одоо ийм орон зай гаргана. За үүн дээр нэмээд хэрвээ бид нар орлого бууруулах одоо үр дагавартай нийгмийн даатгалын реформ, татварын реформыг хэрэгжүүлвэл дахиад тэр хэмжээгээр зарлага бууруулах ийм одоо зүйл хийнэ гэсэн үг болчихж байгаа. За зарлага бууруулах асуудал дээр бол сангийн яам бол одоо хамгийн одоо эрүүлэр одоо энэ зүйлийг бол хийхийг бол 100% дэмжиж ажиллаж байгаа. Гэхдээ болвол
зарлагыг бол бид нар механик байдлаар шууд 20% бууруулна гэдэг юм уу, 10% бууруулна гэдэг юм уу, одоо төрийн албаагчдын орон тоог 9% бууруулна гэсэн зүйлийг бол бид хийж чадахгүй. За энийг хийхэд болох юм бол бид нар одоо ямар нэгэн төлөвлөгөөтэй орж ирэх ёстой. За үүн дээр бол тодорхой хэлэх юм бол нэгдүгээрт бид нар чиг үүргийн шинжилгээг бол хийх шаардлагатай. Одоогийн хуулиудаар болох юм бол 208 хуулийн 1028 хуулийн заалтаар биднэрт бол төсвийн одоо ямар нэгэн орлогыг бол ингээд онооцсон байгаа даа. Өөрөөр хэлбэл төр өөрийнх нь нуруунд дээр маш их ачаа хүрж байна гэдэг нь бол харагдаад байна. Чиг үүргийн шинжилгээний дараа бид нар бол рeengineering гэдэг зүйлийг хэрэгтэй байна. Энэ чиг үүрэг үнэхээр төрийн чиг үүрэг юм бол үүнийг бид нар хэрхэн одоо хамгийн эргэн дээлтэй байдлаар ашиг өндөртэйгээр буюу одоо зарлага багтаагаар бид нар хийж чадахгүй гэдэг энэ зүйлийг хийх хэрэгтэй байна. За үүний дараа бол бид нар харин одоо энэ оронтой бууруулах гэдэг юм уу энэ асуудлыг энэ үндслүүдтэйгээр судалгаан дээр бол гаргаж ирж зардлыг бууруулах бол боломжтой гэж бол харж байгаа. За энэ дагуугаа бол ажиллаа явж байгаа. За өнгөрсөн одоо жил бол одоо энэ жилийн одоо энэ мөрдөгж байгаа хуулийг батлахдаа бол улсын хурлаас 2 тогтоолоор бол үүрэг чиглэлүүд өгсөн. За энэ үүрэг тогтоолын чиглэлүүдийн хүрээнд бол бид улсын хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэгтээ бол хамтарч бол маш нэгт бол ажиллаж байгаа. За бид бол одоо нөхцөл байдлыг үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бүх зүйлүүдийг бол нэлээд дэлгэрэнгүй гаргаж тавьж байгаа. За намрын төсөв дээр бол бас одоо энэ одоо гаргаж тавьсан асуудлуудтай холбоотойгоор бас нэлээд асуудлууд нь давхар одоо шийдэгдэж орж ирэх болов гэсэн ийм бол байдлаар бол ажиллаж байгаа. За болгон төвөө дарга тодруулжсоё. За яг нөхцөл байдал бол ийм байгаад байгаа маа гişүдээ. Одоо нэг батлагдсан хуулийн хүрээнд төсвийн хүрээгээ хийсэн учраас шинэ реформ, татварын реформ, нийгмийн даатгалын гэдэг юмнууд нь батлагдаагүй учраас энэ бол манай өнөөдрийн одоо батлах гэж байгаа төсвийн хүрээнд бол тусаагүй. За тусгах бас нөгөө талдаа хэрвээ тусгана гэх юм бол сангийн амны хэлжгаар орлого буруулаад дахиад дээрээс нэмээд өнгөрсөн онтой зарлага марлага ингээд нэмэхгүй гэх юм бол энэ бол айгүй хүнд байдалд хүрнэ гэсэн юм болчиход байна шүү дээ. Тэгээ уг нь л энэ хаврын чуулган тун утахгүй дуусгах чинь энэ хаваржангаа энэ бүгдээ өргөн байраад хилцүүлчихгүй дээ. Тэгсэн бол төсвийн хүрээнийхээ мэдээлэл та бүхэн манд тусгаад 26 оноос хэрэгжээд явах уг нь боломжтой байсан юм аа. Дээрэс нь бас манай төсвийн байнгын орооны дарга, эдийн засгийн байнгын орооны дарга хоёрт засгийн газрын зүгээс энэ олон ажлуудыг уг нь таад 2025 оны 2 дугаар улирал Багтаан улсын хурал танилцуулах гэдэг үүрэг чиглэлийг засгийн газар авсан байсан. Тэгээ энэ бүгдийг уг нь ингээд хийчээд энэ реформуудаа хийчээд төсвийн хүрээнийхээ одоо